Үнэндээ Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. За өнөөдөр бид Монголын бүх хүмүүсийг азтан болгохын төлөө хичээж ажиллаж байна. Та бүхэн ч гэсэн азтан болгохын төлөө бид бүгдийн салбаруудаас өөрсдийнхөө үндэсний лотерейд оролцох суглааг оролцож аваарай гэж захий. За бид бүхэн тоглолтоо хамгийн ихний тоглолт бол 4-ийн тоглолтоор эхэлдэг байгаа. За бүгдөө тоглолтоо зэрэг машинд нь ажилд нь оруулъя. За 4-ийн тоглолт бол магадлал тун өндөр гэдгийг та бүхэн маш сайн мэдж байгаа. Ер нь надаар хэлүүлдэггүй мэддэг болсон. За энэ гурван машин ажиллаад эхэллээд бол та бүгдийн зүрх нэлээд хүчтэй цохилдог байх гэж би бодож байна. Яагаад гэвэл хэрвээ би энд оролцож байсан бол бас өөрийнхөө тоог гарч ирэхийг баг бурхнаас гуйж магадгүй. За хинээс гуйж магадгүй. За тийм болохоор та бүхэнд сануулж хэлэхэд өөрсдийн азийн дугаараа оруулаарай гэж хэлье. За хамгийн ихний тоонууд тэг 1 гэсэн тоонууд гарч ирсэн бол 2 дахь тоонууд 9 2 5 гэсэн тоонууд машин дээр гарч ирсэн байна. За энэ дөрвөн тоог бол та нэгд удаагийн тоглолтод оролцож байгаа биш. Та тэгээс 9 гэсэн тоонууд дундаас дөрөвдөд оролцохын тулд 500 төгрөг, 600 төгрөг, 1100 за ер нь дээд нь 20,000 төгрөг. За дээшээ дахиад хэдэн ч удаа оролцох боломжтой. Энэ бол ерөнхийдөө бооцоо тавиад явчихж байгаа гэсэн үг. За та энэ дөрвөн тоогоороо 3 машин дээр зэрэг оролцож байгаа. За хамгийн ихний 3 дугаар зэргийн хонжуур гэдэг энэхүү машин дээр бол тэг 9 8 4 гэсэн тоонод гарч ирсэн байна. Хэрвээ та 20,000 төгрөгөөр ч юм уу оролцсон бол за 3 дугаар зэргийн машин дээр та 500 дахин үржүүлээд 10 сая төгрөгийн азтан болж өгнө гэсэн үг. За тэгвэл 2 дугаар зэргийн хонжуур дээр тэг 2 1 9 гэсэн тоонод гарч ирсэн байна. За энд магадгүй та 20,000 төгрөгөөр оролцсон бол та 20 сая төгрөг болгон бооцоогоо өсгөн авах боломжтой байна. За тэгвэл 1-р зэргийн хонжуур гэсэн энэхүү машин бол их өглөгч машин гэж хэлж болно. Яагаад гэвэл таны өгсөн бооцоог 2,000 дахин үржиж байгаа. За 20,000 төгрөгөөр оролцсон бол та дөрвөн тоотой таарах юм бол 40 сая төгрөгийг төвгүйхэн авах боломжтой. За 1 5 7 7 гэсэн тоонууд гарч ирсэн байна. За жолооч нараа ард түмэн Монголын ард түмэн та бүхэн өөрсдөө машиныхаа номероор оролцох бас боломжтой гэдгийг хэлье. За тэгээд өөрсдийнхөө төрсэн он сараар ч юм уу оролцох боломжтой юм шүү. За бүгдээрээ 6D гэсэн тоглолтондоо бүгдээрээ хамтдаа анхаарлаа хандуулъя. Тэгээс 9 гэсэн нийт 6 богнаас бөмбөлгнүүд унлаа. За эдгээр Азийн цифрүүд хэд гэсэн цифрыг гаргаж ирэх болоо бүгдээрээ сэтгэл тогтон хүлээж байгаа байх. За та бүхэн асууж тодруулах зүйл байх юм бол дорх гарч байгаа утас руу уцтан асуугаарай. За магадгүй өнөөдөр нэвтрүүлгээ үзэж чадаагүй таны ажилтаа байж байгаад үзэж чадаагүй бол маргааш 20 дугаар суугдлыг шууд давтаж үзүүлж байгаа. За мөн өнөөдөр сонин дээр шууд хэвлэгдэн гарна. Өнөөдөр сонийг захиалан уншдаг бол та өнөөдөр сонин дээр шууд хэвлэгдэн гарна. За тэгээд мөн ТV сувг дээр 7 хоног бүрийн Азийн тохирлууд маань тааруулж та бүхэн ТV сувг дээр бид бүхэн гаргаж байгаа. За ер нь Азийг шууд үзэх нь таатай. Ер нь та бүхэн 7 хоног бүрийн 2-4 хагасаа болгоно шууд тохирлод нь явагддаг. За энэхүү тохирлыг бол 8 цагаас буюу орой 20 цагаас шууд амжуулан хүргэж байгаа билээ. За 8 2 5 гэсэн тоонууд гарч ирсэн байна. Яг энэ дараалалаараа байх хэвээр. За шинээр үзэж байгаа үзэгчд байх юм бол оролцож байгаа оролцогчд байх юм бол хамгийн ихний тоотой 8, дараагийнх нь 2 байх юм бол 1500 төгрөг, дараагийнх нь 5-ын тоо байх юм бол та 15,000 төгрөг, дараагийнх нь 1-ийн тоо байх юм бол та 150,000 төгрөг хожиж байна. Дараагийн тоо за хэдийн тоо гарч ирэх юм хамтдаа харъя. Тэгийн тоо байлаа. Ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болж байна. За 6 дахь тоо бидний амьдралыг дэрс өөрчилнө. Сая 500,000-ыг 50 сая төгрөг болгон өөрчлөх гэж байна. Хэдийн тоо болоо. За энэ дараалалаараа яг таарсан хүмүүс бол байгаа бах. 8 2 5 1 тэг 50 сая төгрөгийн тоо 5-ын тоо өдөө үзэгчтэй. За хэрвээ та хамгийн ихний тоотанд зөрчлөө яана бусдын таарад байна гэх юм бол араас нь шүүх боломжтой гэдгийг сануулъя. За яг таны бүгдсэнд дараалалаар мөн ард талаасаа 5 тэг 1 5 2 гэсэн байх юм бол та бас азтан болох боломжтой юм. Үнийн санал нь яг адилхан. За тэгээд бүгдээрээ хамтдаа 1-ээс 42 гэсэн цифруудыг харж байна. За энэ бол 642-ын тоглолт байгаа. Их гарын тоглолт гэж хэлж болно. 120 сая төгрөгийн азтныг бүгд хамтдаа тодорхойлцгаая. За нийт 42 бөмбөлөг тоглолтонд орлоо. За энэ дундаас таны сонгосон он сар өдөр байж болно, өөрийн Азийн дугаар байж болно, өөрийн нас сүүдэр байж болно, гэр бүлийн ам бүлийн тоо байж болно, ам бүлийн насны дугаарууд байж болно. Нийт та 6хан тоогоор оролцсон. 6хан тоог сонгоно. Оролцох тоо бол 1-ээс 42-ийн хооронд та хэдийн ч тоог сонгох боломжтой. 642 бол дараалал харгалзахгүй гэдгээрээ арай давуу талтай гэж бас хэлж болно. За хамгийн ихний тоо 31, дараагийн тоо 1 гэсэн тоо байлаа үзэгчтэй. 31 1.
За үндэсний дотрын хаяг байршлуудыг та бүхэн асууж тодруулаад мөн энэ утас руу хандаарай. За хэрвээ асууж тодруулахгүйгээр нэвтрүүлгээ үзсэнгээ доогуур хаягууд урсж байгаа. Та бүхэн харах хэрэгтэй. Ер нь бол Монголын бүхэл салбаруудад бүхэл байршил, за бүхэл дүүрэг, бүхэл хороод, бүхэл байрнуудын ер нь айлуудын ойрхон болгохын төлөө бид хүн зорж байгаа салбаруудаа. За 31 1 8. За 42 гэсэн тоо гарч ирж байна. За ингээд ер нь бол дараа л харгалзахгүйгээр 4 тоог та таах юм бол азтан болоод эхэлнэ. 20,000 төгрөгийн азтан болж эхэлнэ. Та энэ 642 тоод 990 төгрөгөөр оролцож байгаа. 6 тоо бүгд нь хувилбарыг сонгож болно. За дараагийн тоо гарч ирснээр таны 20,000 төгрөг 900,000 төгрөг болон өөрчлөгдөж байна. 30 тоо байна. 31 1 8 42 30 гэсэн тоонууд гарч ирсэн байна. За тэгвэл 900,000 төгрөг тань 120 сая төгрөг болон өөрчлөгдлөө. Энэ бол 37-гийн тоо байлаа үзэгчтэй. Эдгээр 6 тоог дараа нь харгалзахгүйгээр та байршуулах юм бол өөрийнхөө хазын дугаарыг болгон сонгох юм бол та 120 сая төгрөг хожих 100% боломж танд өөрчлөн байна. За яна нэг тоо дутчлаа гэх юм бол бид бүхэн бонус тоог оруулж өгж байгаа. Хамгийн сүүлийн 7 дахь тоо бол бидний үндэсний дотрын хамт олноос та бүхэнд бэлгэлж буй бонус тоо. За энэ бол яна нэг тоо дутчлаа одоо магадлал байхгүй болчлоо гэх юм бол хамгийн сүүлийн бонус тоогоо хараарай. Бонус тоогоо оролцоод авах боломжтой. Магадгүй 5 таарад нэгэн зөрчсөн байсан. Хамгийн сүүлийнх нь бонус тоотоо таарад 2 гэсэн тоон таарах юм бол та гэхдээ 120 сая төгрөг өгөхгүй. Яг тэгэхээр бонус болохоор харьцангуй багасаад 12 сая төгрөгийн азтан болж байгаа мó үзэгчтэй. Ер нь бол магадлал өндөр гэсэн үг. За ингэж бидэнтэй хамт байсанд баярлалаа. Монголын бүх хүмүүс азтай. За энэ азыгаа бүгдээрээ атгандаа оруулаад үндэсний дотроо очоод аль салбар дээр очоод та бүхэн оролцох боломжтой юм аа. Баяртай үзэгчтэй. Азийн тэнгэрийн өөх болтугай. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей